Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын Эрдэнэ их сургуулийн докторантыг дэмжих төвөөс эрхлэн явуулдаг Science Doc нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн зочноор Монгол Улсын шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн шинжлэх ухааны доктор профессор Зэгима багш маань оролцож байна. За бидний ярилцах сэдэв бол Монгол Улсын дээд боловсролын хөгжлийн чиг хандлага, төлөвшил, эрх зүйн орчны талаар өнөөдөр ярилцсанаа. Сайн байна уу багшаа? Та өнөөдөр бидний урилгыг хүлээн авч ирсэн. Танд маш их баярлж байна. За өнөөдөр бидний ярилцах сэдэв бол Монгол Улсын дээд боловсролын хөгжлийн чиг хандлагын талаар өнөөдөр ярилцсан. Тэгэхээр эхний асуултаа Монгол Улсад бас судалгааны их сургууль, жишг сургуулийг байгуулад явж байгаа удирдагч, манлайлагч, эрдэмтэн хүний хувьд танаас Монгол Улсын одоо дээд боловсролын хөгжлийн чиг хандлага одоо хэрхэн явж байна вэ? Тэгээд судалгааны их сургуулийн чиг үүргүүд дэлхийд одоо ямар байдлаар өөрчлөгдөж байна? Монгол улс энэ дээрээ хэр зэрэг одоо бодлого төлөвлөлтөө хийгээд явж байна вэ гэдэг талаас биднэрт мэдээлэл өгөөч. За ямар ч байсан Монгол улсын дээд боловсрол гэхээс илүү дэлхий дээр их дээд сургууль яагаад үүсээд ямар үүрэгтэй байдаг вэ гэдэг асуудлаас эхлэх шаардлагатай гэж бодож байна. Ер нь бол одоо хүн төрөлхтний хөгжлийг түүчилж ирсэн байгууллага бол олон зуун жилийн туршлагаар батлагдсан их дээд сургуулиуд гэж үздэг юм байна. За тэгээд ер нь Америкийн нэгдсэн улсыг бид нэр одоо энэ хөгжилтэй улс орн гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь бас нэг тийм анх хөгжлийнхаа төлөвлөгөөг Калифорни одоо их сургуулиуд, дээд сургуулиудыг 3 ангилсан байдаг. Нэг нь болохоор ерөөсөө их сургууль. Тэр нь болохоор шинжлэх ухааны судалгаагийн минь хийгээд хөгжлийн үндсийг тавиад өгөөч гэсэн. Дараа нь болохоор дээд боловсралтай мэргэжилтэн болсон хүчин бэлдэж өг. Гурав дахь нь бол коллежид тэр нь болохоор мэргэжилтэй ажилтан бэлдэх гэсэн. Ийм загвараар яваад судалгаа нэвтрүүлж явсан учраас хөгжилд бол онцгой өсрэлт гарсан байдаг юм аа. Тийм болохоор ер нь яаж нийгэм хөгждөг юм бэ? Хаашаа явах вэ гэдэг асуудлыг оюуных нь төвч явуулж байгаа байгууллагууд бол их сургуулиуд байдаг юм байна гэж энэгээр хэлэх гээд байна. Мөн одоо их сургуулийнх нь хөгжлийн түвшингээр улс орны хөгжлийн түвшин тодорхойлогдно гэж ярьж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бид нарыг ямар их мөнгөтэй, ямар их баян, ямар их олон хүнтэй гэдгээрээ биш, их сургуулийн хөгжил нь тэр улсын ордыг хөгжлийг тодорхойлно гэж байгаа учраас бид бол өөр газраас хөгжлийн одоо төлхөр шалгуурыг хайгаад байгаа юм шүү гэдэг асуудал яагаргүй гарч иж байгаа. Их сургууль нь өнөөдөр мэдлэгийн зүүн мэдлэгийг хаана үйлдвэрлэдэг юм бэ? Энэ юу юм бэ гэдгийг гаргаж иж байгаа ганц байгууллагын хувьд их сургууль дотроо олон төрөл ангил болж хуваард нь явчихна. За ингээд энтерпренеур их сургууль, нээлттэй их сургууль, одоо тэгээ судалгааны их сургууль, сонгодог их сургууль гэх мэтлээ олон төрөл ангиллууд гарч ирж байгаа. Ер нь их сургуульд орохоос өмнө дээд боловсрол бол маш их чиглэлээр өөрчлөгдөж байгаа. Өөрөөр хэлбэл нийгмийн хөгжлийг л урагшин түүжээд нийгмийн эрэлт хэрэгцээ нийцсэн одоо байгууллагыг бий болгох гэдэг үзээд байна шүү дээ. Тийм ч гэсэн өнөөдөр яаж ийм вэхтэр нэгдүгээр бол шинжлэх ухаан бид нарыг аварна. Ягаад гэвэл мэдлэг өнөөдөр химэл хүн хүртэл бий болчиход байна шүү дээ. Нөгөө хүний чинь өөрийг нь ажлын байрнаасаа шахаж байна. Хүн бол одоо ажиллах газаргүй болж ирж байна. Ягаад гэвэл өөрсдийнхөө дархтлагынхаа бүтээгдэхүүн бид нар өөрөө захируулах цаг хэрэгцээд байж байна. Химэл одоо амтан гараад ирэх нь бидний удирдах боломжтой ийм төвшөнд болчихсон байгаа үед бол шинжлэх ухаан гэдэг зүйл, шин мэдлэг, технологи бол маш хурдтай хөгжиж байгаа. Энийг одоо урд нь төвчилж явах нь бол их сургуульч таг. Тэр төдөө судалгааны их сургуульч олон төрөлдөө өнөөдөр Монгол улс гэдэг энэ Монгол улсад бол зөвхөн яг ганц судалгааны их сургууль гэдэг нэг яриа хөрөө гараад ирэхээр бүгд болох гэж байгаа юм шиг юм болоод л энээс өөр юм байхгүй юм шиг болоод байна шүү дээ. Маш олон төрөл ангил байгаа. За тэгээ судалгааны их сургуулиудаас дээш нь судалгааны эрчимцэн интенсив их сургуулиуд тэгээ олон төрлийн судалгааны их сургуулиуд гарчаад байгаа юм. Манай зөвхөн анхны шатны судалгааны их сургуулийн тухай яриа хөрөө өнөөдөр яригдаад байгаа юм. За тэгэхээр энэс гадна өнөөдөр чи хүн болгоно хүн хөтлөө хөдөлмөрлөг сурах амьдрах хэрэгтэй болчиход байгаа юм. Тэгэхээр эднэрт зориулсан бас дээд боловсролын байгууллагууд ажиллаж байгаа юм. Нэг талаараа дээшээ шинжлэх ухааны хийхээс гадна энэ зориулчихсан богино хугацааны сургалтуудыг бол их сургуулиуд хийж эхэлж байгаа юм.
Ийм одоо сургуулийн хэлбэр Монголд байна уу байхгүй. Энтэйсээ холбогдуулаад яг л далдаа настай болоод ирж байгаа хүмүүс л өөрсдөө боловсрох сурч хөгжих ийм газар нь алгаа. Эндээс болоод асар хөгжиж байна. Хоцорч байна, хоцрогдож байна. Тарих гэдэг юм чинь ямар ч хязгаар байхгүй. Бид нэрийг бол одоо пассвортаар нэг улс орн руу явуулахад хил хязгаар тавьсан байна. Гэтэл хүний тархины хүч, хүний тарих бол ерөөсөө ямар ч юмд хязгааргүй явдаг учраас өнөөдөр их сургууль судалгаа ярихад Монгол улс Аз твхээс илүү дэлхийн л асуудал яригдана. Өндөрлөгтний л асуудал яригдана. Ийм учраас энд бэлтгэгдсэн хүний бэлтгэхэд бол 2016 он судалгааны их сургуулийг гаргаад зөвхөн магистр доктор дээр аюул ажиллагаагаа төвлөрүүлээд тэр тус маань эрдэмтэн бэлтгэх байдалтай тэмдрүүд ирэхэд ямар бэрхшээл тулгарч ийн гэхээр Монгол улсад шинжилгээ өгчихгүй байгаа байхгүй. Их сургуулиуд шинжилгээний төв байгуулга юм. Шинжилгээний хөгжүүлэхийн тулд их сургуультай дэмжих хэрэгтэй. Төрөөсөө эхлээд бүгд их сургуультай захиалга өгж энийг дэмжиж ажилладаг гэдэг энэ концепц алга байна. Дээд улс орлын хууль тогтоомжууд гарч байна. Судалгааны их сургуулийн тухай хууль, дээд улс орлын тухай хууль гэж өөрчлөгдсөн. Миний ажлын хэсэг дотор ажиллаж явсан. Энэ бол энэ олон жил олон хурлаа зөвлөнд явхад ямар хариуцлагагүй явсан гэдгийг миний би харж байгаа учраас харамсаж байгаамаа. Тийм учраас энэ хууль эрх зүйн орчин гэдэг чинь энэ байгууллага хөгжиж дэмждэг юм болохоос биш хоригл хаадаг зүйл биш учраас энэ одоо эрх зүйн орчин Монгол улсад бол нэгдүгээр бол шинжлэх ухаанаа хөгжүүлмээр байна. Дээд улс орны судлаа хөгжүүлмээр байна. Олон орчин үеийн олон шинжлэх ухааны зааг уулзуур дээр шин салбаруудыг хиймээр байна. Энийг хийдэг гол байгууллага болсон их сургуулиа дэмжиж их сургуультай бол төрийн захиалга өгдөг, бизнесийн том байгууллагууд захиалга өгдөг. Энэ одоо судалгааны их сургууль гэдэг чинь маш том одоо институт ажиллаж явах байтал өнөөдөр бид нар бакалаврын оюутнуудыг коллеж маягаар авч олон жил явж байгаа. Монголыг хоцрогдуулах төдийгүй Азад бид нэр хоцрогдно. Дэлхийд бол хувь нэмэр оруулж явах ёстой байгууллага бол чадахгүй болчиход энэ төвшөнд хүрчээд байна. Энэ учраас одоо боловсролынхаа хууль тогтоомжийг бол дахин шинжлэх шаардлага гарч иж байгаа даа. Ер нь дэлхийн их дээд сургуулиуд энэ эрх зүйн орчноор шинжилээд сургалтынхаа чанар болоод одоо хөгжилд маш их өөрчлөлтүүд хийж байна л да. Тэгэхээр энэ дижитал шилжилтүүдтэй холбоотойгоор их сургуулиудын чанарт одоо маш их өөрчлөлтүүд гарна. Тэгэхээр энд яаж одоо монголчууд эрх зүйн орчин дээр анхаарч энэ хөгжлөө дээд боловсролынхаа салбарын хөгжлийг одоо урагшаа явуулах. Цогцоор харах хэрэгтэй, системтэй харах хэрэгтэй болоод байгаа ямар ч асуудлыг. Манайх болохоор ерөөсөө Монгол улс чи өөрөө тийм байж штэ. Алсын хараа 20 50 гээд ямар ч одоо тийм цэгц бадсан одоо агуулга байхгүй байгаа. Маш олон эрхэм зорилго тавьж гисэн. Тэгээд ерөөсөө хин дуртай нь юу дуртайгаа маш чухал гэж ярьдаг. Одоо мөнгө л яриад байна штэ. Эдийн засаг л яриад. Мөнгө л болоод ирчүүл хөгжиж юм шиг. Хятадаас мөнгө аваад 14 мега төсөл хэрэгжүүлж болчих юм шиг байна шүү дээ. Үгүй байхгүй. Мөнгө байхад мөнгө бол зүгээр нэг хэрэгсэл. Тэр аваад ирсэн мөнгийг чи яаж үр дүнтэй юунд хэрэглээд хэдэн жилийн дараа юу болох вэ гэдэг тийм тодорхой бодлого байна уу байхгүй гэж би хатуулах гээд байна. Ягаад гэвэл нөгөө шинжлэх ухаан бас унчаад байна шүү дээ. Яах вэ? За одоо энэтэй холбоотойгоор ерөнхий сайдын гадна бол гадны туршлага эксперт аавна гэдэг асуудал гарсан. Гадны хүн Монголыг мэдэх үгүй юу? Үндэсний боловсролоо дэмжих оронд дандаа гадныхыг шүтэх болсон. Гадаадд Харвард төгссөн бол мундаг. Одоо Токиогийн их сургууль төгссөн бол мундаг. Монголын их сургуулиудын асуудлын талаар ямар ерөнхийлөгч ямар одоо ерөнхий сайд хүмүүс өмөрөөд хамаарад яриад байна. Энэ бол өөр асуудал болчиход байгаа байхгүй юу? Монголд хамгийн үнцэнтэй юу юм? Хүн. Маш зөвхөн 3 сая хүнтэй. Тиймээс энэ хүний эрүүл мэнд, энэ хүний аюулгүй байдал, энэ хүний боловсролын төлөө бүх бодлого эхлээд явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй тэр нэг уурхаал яриад байна, нэг нүүрс яриад л одоо хэдэн бомбуудыг холбочвол бид нар мөнгөтэй болоод хөгжиж чинь гэж үгүй мөнгөтэй болоод хөгжиж чадахгүй хэрвээ мэдлэг боловсрол байхгүй бол тэр мөнгийг юунд ашиглахыг мэдэхгүй бол зүгээр л ус орноо зараад дуусах ийм л одоо гэмт хэрэг үйлдэх шинжтэй болно шүү дээ. Энийг хязгаарладаг ус төрчдийг дураар нь ашиглахыг ямар нэгэн одоо тийм олон нийтийн нөлөө өгөх юм мундаг хүн болох гэж энэ хэвлэл мэдээллийг натгах чад байж байгаа энэ одоо мэдээллийн хэрэгслийг дагаж явах юм бол ус чинь сүрнэ. Ийм учраас өнөөдөр бол зөвхөн тархаа боторхаа энэ тийм эмоцд хөөгдөж явдаг төр биш. Жинхэнэ шинжлэх ухааны үндэстэй бууртай сүртэй цогцтой яваад Монгол бас 2050, 2080, 2100 онд
яг ямар цэгтэр яг яаж очих гэж байгаа гэсэн тодорхой замын зураглал хэрэгтэй нас орно. Ингийн тулд одоо энэ их сургуулиудыг одоо ингээл төрийн харин хувийн харин хуваагаад маш цөөхөн оюуны нөөцтэй мөртлөө олон газар байгуулад нэгнийхээ амийг булаацалдаад ч байгаа юм шиг. Одоо нэг шинжлэх ухааны акцент гэдэг бол шинжлэх ухаанд асар их хийх байтал нэг сургууль байгуулчихгүй бол болохгүй юм шиг. Тэгээ нэг сургуулийн ядан чадан явж байгаа нөхрийн дээр болохоор энэ хувийн хвшил учраас одоо бид нэр л байхгүй бол бид нар төрих гэсэн маягаар. Харин шинжлэх ухаан үнэн болвол төрөөс хол харьяалгүй газар дээр хөгждөг гэдэг бол нийгмийн хөгжил харуулж байгаа. Тийм учраас боловсрал, эрүүл мэндийг бол хувийн хувь ёсоор ялгсан ийм хууль дүрм гаргаж байгаа орн бол гэмт хэрэг үлдэж байна гэж үзэж байгаа. Монголын одоо боловсрал ярих нь Монголын хөгжлийг бүхэл бүтэн цогцолцоог нь ярина гэж л ойлгох хэрэгтэй. Ингэж харж үзэх хэрэгтэй. Дээд боловсрал гэхээр бакалаврын оюутны хичээл ороод идэг биш. Дээд боловсрал гэхээр зөвхөн боловсролын сарбалт хамаартай хүмүүстэй яриад идэг юм биш. Монголын бүх хүн бүх одоо нийгмийн амьдрал нөлөөж байгаа ийм том салбар байна. Намаас үл шалтгаална, хүнээс үл шалтгаална. Одоо жинхэнэ шинжлэх ухаан ярьдаг байгууллага гэдгийг ойлгох цаг болсон. Дээд боловсролын яг санхүүжилттэй холбоотой асуудлыг ингээ ярихын тулд бид нар гадны их дээд сургуулиудын сайн туршлага яг юу байна? Одоо жишээлх юм бол Монгол Улсын Эрдэнэ их сургуулийн гадны их дээд сургуулиудтай хамтарсан төсөл хөтөлбөрүүд одоо хэр зэрэг үр дүнгээ өгч байна. 2016 онд Монгол Улсын судалгааны их сургууль гэж байгууллагатай хөрөнгөс байдлаар гаргацсан байгаа шүү дээ. Зөвхөн магистр докторийн сургалтыг дагнадаг сургууль гаргасан. Энэ бол Монголын дээд боловсролын салбарт хийсэн монголч маш зоригтой, маш шинэлэг зоригтой алхам байсан. Энэ бол манай сургуулийн гэдэгтэй болоод би сургууль хамгаалаад байгаа юм биш. Монголын дээд боловсролд л том одоо зоригтой Америкт ч хийгээгүй ийм л одоо олд амжилт шүү дээ бодлого. Энийг цааш нь явуулах зам бол их бэрхшээл тулсан шүү дээ. Тулсаарч байна. Гэхдээ манай сургуулийн хувьд бол яа харахгүй энэ Монголын өвөрмөц онцлогтой дээд боловсролын бодлогыг хөгжүүлэх нь чухал гэдэгтэй байдалтай л хаасайгүй үгээ хэлээл тэмцэлтэй явж байна. Ганцхан нь ганцхан л байгаа юм чинь ганцаараа явахаас өөр арга байхгүй шүү дээ. Харин бидний хань ижил бол дэлхийдээ зөөхөн шүү дээ. Зөвхөн магистр докторыг дагнан эрхэлдэг судалгааны статустай сургууль бол дэлхийд 10 хүрэхгүй байгаад байгаа юм. Тэгээ хань ижил нь тийм бага. Тэгэнгүүтээ доктор дээрээ төвлөрчихөж байгаа байхгүй. Эрдэмтэн бэлдэх гэдэг бол хамгийн хүнд, хамгийн одоо их зардал ордог хэцүү сургалт. Гэхдээ мэдлэг байгаа үед бол мөнгийг босгож болдог. Заавал бид нар мөнгө өгөөч гэж гуугаагүй, өнөөдөр хүртэл төрөөс бид нар нэг төгрөг гуугаагүй, гуугчгүй. Өөрийнхөө мэдлэгээр өөрсдийнхөө зах зээлийг гаргаад ажиллаад болно. Төрийн сургуулиуд бол маш том болчих цаг байгаа. Тэр чинь бас л оюутнуудыг төлбөртөө авч сургаж байгаа. Өнөөдөр бол бид хэлээд байгаа зөвхөн хувийн эвшлэгээд байгаа асуудал биш. Шудраг өрсөлдөөнд яваад аль нь чадж байгаанууд л баталгаатай тий саналыг загварыг болгодог л гэдэг утгаараа өнөөгийн хөгжлийн дэлхийн дээд боловсролын хөгжлийн чиг хандлагыг хараад байхад л яа харахгүй хувийн эвшлийн одоо арчилсан нийгэмд хувийн эвшлийн сургуулиуд манлайлаад ирсэн түүхэл байгаад байгаа. Манайд бол одоо арчилсан ус гэж шилжээд байдаг. Тэгсэн мөртлөө төр гэж төрөөд ангаалгаад төрийн сургууль том байх ёстой байдаг. Одоо тэгээд улс орноор дүүрэн их сургууль гэсэн мөртлөө ямар ч хууль дүрм журмыг үл тоогоод л дахиад нэг сургууль байгуулна гэж дайраад байдаг. Төрдөө хэрвээ ингээд хууль номыг дүрмийг сахиулдаг байгууллагууд нь нэгдүгээр хуулиа буруу гаргана. Хоёрдугаар бол гарчсан хууль дүрмийнхаа буруу хэрэгжүүлэхгүй. Тийм үед бид нэр тэрийг даган мөрдөх ёстой юу гэдэг асуудал би эрх зүйн хастай байдаг шүү дээ. Ийм завхарсан байж болдго юм бол гэж тий. Тийм учраас бол бид нэр Монгол орн хөгжийл гэж бодож байгаа бол одоо гаргачихсан байгаа юмгаа дахин засварлаж болно шүү дээ. Хөрөнгө гэдэг чинь ерөөсөө хүний оюун санаанд л байдаг зүйл шүү дээ. Оюун санаанаас л оюун санаа гэж зүйл байхгүй бол тэгээд ямар нэгэн юмыг баялаг бүтээх юм боломж байхгүй гэдгийг бид нар бүгдээрээ л одоо ойлгох хэрэгтэй л байх юм л та. За тэгэхээр багш одоо энэ их дээд сургуулийн хөгжлийг цаашдаа бид нар хэрхэн томьёолбол зүгээр вэ? Та юу гэж бодож байна? За ингээд зэгцтэй Монгол улс бол зэгцтэй бодлох хэрэгтэй. Одоо нийгэм өөрөө их өөрчлөлт орж байна. Бүх салбар өөрөө өөрчлөгдөж байгаа. Тийм учраас Монголд бол системээр нэмийг хараач л гэдэг байгаа. Системийн хямрал болчиход байна шүү. Тийм учраас зөвхөн малаа экспорт гарах юм уу, гадаадын хөрөнгө оруулагчийг оруулж ирээд юм уу, мега хитэн баахан төсөл хөргөжүүлээд монголчийн хямралаас чинь гарахгүй шүү.
Ягаад гэвэл бүх одоо тэр тогтолцоог системтэйгээр харж хөгжихгүй болдгүй маа гэдэг байгаа. Тэрэн дотор бол хоёр салбар бол эрүүл мэнд боловсрол хоёр бөгөөд энийг бол яхаарахгүй төрийн маш том одоо бодлогоор хамгаалж хөгжүүлэхгүй бол эрүүл Монгол хүн хэрэгтэй, боловсролтой Монгол хүн Монголын ирээдүй. Энэ хоёр салбарыг бол яхаарахгүй альбаа улс орн тусгай анхаарч явж явдаг. Тийм учраас энэ тал дээр анхаарах хэрэгтэй л болоод байгаа юм да. Тэрний дараа нь бол нэг зөв тогтолцоонд оруулаад аль сургуульд нь аль давуу талын хөгжүүлж болмоор байна уу гэд хөгжүүлчмээр байгаа хгүй. Энэ хэдхэн цөөхөн тооны сургуулиудын хооронд нэрсэлтүүлээд өгöd байх юм биш. Тэгэхээр бол биш те нэгдүгээрт бол Монгол улсын боловсролыг яаж хааш нь хөгжүүлэх гэж байна гэсэн цэгцтэй цогцсон бодлого хэрэгтэй байна. Тэрний чинь дагуу за тэр зөвхөн боловсролын салбарын бодлого чинь бүхэлдээ Монгол орн хаашаа хөгжих гэдэгтээс л оюун. Хэрэв Монгол орнд бол уул уурхаараа төлхөө явна гэх юм бол тэрэнд өртсөн өөр тогтолцоо бий болно. Хэрэв хөдөөж хоо өөрийнхөө давуу талыг ашиглаад бид нэр хөдөөж хоогоо тэргүүлүүлээд явна гэх юм бол өөр тогтолцоо гарч ирнэ. Шинжлэх ухааны боловсролын. Тийм учраас эхлээд бол Монгол орн яг хаашаага аль энэ 7-8 толгойтой явж болохгүй шүү дээ. Нэг толгойтой явна. Тэр гол юм дээрээ бүгдээрээ аваачиж юм өрн шүү дээ. Шинжлэх ухааны тогтолцоо нэг юмэр юм байна. Ийм боловсрогч бэлдмээр юм байна. Ийм сургуулиуд баймаар юм байна. Тэр сургуулиуд нь төрийн хувийнхаа зүйл шалтгаан нь ийм коалиц буюу эвсэлд орж явмаар юм байна гэсэн бодлого хэрэгтэй. Тэгээ тэгсний дараа л нөгөө хэд ихтэй сургуулиуч байраа олоод миний үүрэг юм шүү, миний зорилго юм шүү гэдээ явах хэрэгтэй шүү дээ. Тэгээ ийм бодлого гарах хэрэгтэй. Тэгээ дээр нь энэ бодлогоо яаж зөв авч явах вэ гэсэн эрх зүйн орчин бүрдүүлэхгүй бол ерөн цэгцтэй бас яахав дээ тэр гайгүй тий явж исэн эрх зүйн орчин бол саяхан 23 онд самарчихлаа байна шүү дээ. Нэр нь гоё боловч агуулга нь болсонгүй. Тийм учраас энэний үзэл баримтал төдийлөн гарсангүй. Нөгөө их сургуулиудаас заадаг, сургадаг байгууллага гэж томьёо олчлаа. Олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжиж идэг, улс орныхоо чирч явдаг, зөвхөн Монгол улсын асуудлыг биш, дэлхийн хөгжлийг тодорхойлж байдаг ийм одоо байгууллага байтал чинь оюутныг сургах гэж тодорхойлоод байна. Ийм болохоор чи их сургууль гэдэг газар гарч ирж хөгжихгүй болох талтай учраас эрх зүйн орчин бол зөв тодорхойлж хуулийнхаа үзэл баримтлалыг зөв болгох хэрэгтэй байна. Энэ л одоо өнөөдрийн тулгамдсан асуудал болоод байна. Ингийн тулд бол мэдээж эрг дээд боловсрол судлал гэдэг шинжлэх ухааны их тусалж ирэх ёстой. Гэтэл энэ нь одоо сул байгаагаас болоод тэм дотор тэр шинжлэх ухааны ойлголтууд маш их зөрчилдөө гараад байгаа нь эргээд хэрэгжүүлэх гэхээр их зөрчилдөө тусгаад байна. Тэр нь болохоор энэ дээд боловсролын хуулийг хэрэгжүүлэх гээл эрэм чансаа тогтооно гэдэг юм арчраад баахан бужигнуулаад дараа нь хамгаалах зөвлөлийн дүрм гээл гарчраад баахан бужигнаа болгоод бүр болгоо байлгаад байна шүү дээ. Тийм учраас манай сургууль бол бүх төвшөнд нь хандаад засцаад оруулах гээд сар жилээ нэр баалтаад яг энэ цаг хугацааг би ингэж хэрүүл хийж явахын хооронд шинжлэх ухаанд явсан бол яах вэ гэж. Яг өнөөдөр манай сурч байгаа оюутнууд чи дийлинх нь одоо гадных нь орж ирж байна шүү дээ. Англиар хамгаалж байна, шинжлэх ухааны шин чиглэлээр орж байна. Энэ болохоор байна шүү дээ. Тэр оюутнууд чинь Монголд ирээд хэдэн сургуулиуд чинь явчиход энэ сургуулийг сонгоод ороод ирж байгаа тэр итгэл дээр бол бид нэр ажиллах хэрэгтэй байхгүй юу? Тэр хүмүүст тийм учраас бид нэр өнөөдөр Америкийн одоо тэр та нар гайхаад байгаа том сургуулиудын чинь багш болох тийм хүмүүсийг өнөөдөр бас бид энд хилдэж штэ. Одоо саяхан над дээр хамгаалах гэж байгаа хятад докторант бол тэр Колорадогийн International University-ийн доктор удирдагч багшийн үнэмлэх авцсан биш. Урчилсан хамгаалтанд орсныхан дараа хамгаалаагүй байхад тэр чинь одоо энэ ихтэй сургуулиуд чинь сайн багшийн төлөө бүр хаана ямар улсад хэн яаж гарах гэж байна гэдэг чинь цуглаас ууж штэ. Тэгэхэд одоо бидний чинь тэрийг одоо чиглүүлээд явуулах энэ хүч чинь маш хэцүү байна. Яг одоо англи хэлний ихтэй сургуулиудын боловсрол багш нарын боловсролыг өндөр болгох хэрэгтэй байна. Тэгэхээр энэ эрэм чансаатай холбоотой асуудлуудыг бол ангилах нь бол тэр тухайн сургуулийн статуст тааруулаад шалгадаг, тааруулаад одоо бодлогаараа удирддаг, дэмждэг байх. А тэг эрэм чансаа яваад ирэхээр нэгдээ 3 таа юу гэдэг бол их хэмзэг асуудал. Бус улс орнууд яадаг вэ? Энэний артал мөнгө тавьдаг. За яг манад нэг ийм одоо их сургууль болмоор байна. Энэ сургуулийг бид нэр зэрэглэлийн сургууль хятад. Би сургууль гэдэг. Америкийн нэгдсэн улс докторийн 1-р сургууль, 2-р сургууль, 3-р сургууль. Хэрвээ таанаа сургууль энэ манай энэ одоо тавьсан шаардлаганд хангаад ороод ирэх юм бол энэ юунд орооч
Ороод ирээ чи бид нар англи чинь тогтоочё. Тэгэнгүүтээ энэ английнхаа артал мөнгө байдаг байхгүй юу? Та ийм ангилд ороод ирсэн учраас би танаад $1,000,000 өгье. Гэхдээ би чинь усаас мөнгө ороод ир тийм үзэгдэл байхгүй шүү дээ. Мөнгө ороод ирэхээр чинь тэрийг юун зарах юм бэ? Шинжлэх ухаандаа зарна шүү дээ. Нөгөө эрдэмтний гадаад ертөнцийн үзүүлэхийг хэлнэ. Өөрсдөө шинжлэх ухааны лабораторитой болон баацтай болно шүү дээ. Ингэж татаж хийдэг зүйл юм аа. Түүнээс биш зүгээр 60 хэд байна шүү гэл бакалаврын сургуультай, бакалаврын коллежийг нэг сургуультайгаа нийлж аваачаад 60 хэдийг жагсаачдаггүй л байхгүй юу манайхны хийдэг шиг. За энэ ингээ бодлоо. Сайн одоо ингээл топ сургууль гэл ингээд яриад нь шүү. За Америкт бол дэлхийн топ сургууль, тим ангилдаг байгууллагууд байна гэдэг. Гэхдээ энэ ангилдуудыг харахаар тэр болгон Монголын их сургуулиуд таарахгүй. Шалгуурууд нь ямар байна вэ гэж. За гадаад багш нар ихтэй байх ёстой бол гадаад оюутан олонтой байх ёстой. Англи дээр үтсэн өгүүл статья гэдэг ингээд байхад чинь ямар улс орны сургуулиудад илүү боломж олдогдож байна вэ? Одоо чинь тэр мөнгөөр хийдэг юм их болсон шүү дээ. Өглөө болгон миний гар утсан дээр бид чинь дэлхийн их сургуулиудын холбооны сургууль шүү дээ. Баах эрдэм шинжилгээний өгүүл өгөөч гээл гуйгаад байна. Тэнд болохоор төдөн төгрөг өчөх юм бол шууд хэвлэлээ. Тийм учраас тэр нэг өгүүлэл хэвлүүлсэн, нийтлүүлсэн гэдэг бол одоо өнөөдөр нэг тийм их бусдыг шалгадаг үзүүлэлт болохгүй байгаа юм. За яхав те үүсэж яаж сургуулиуд тэрийгэ баримжилт хэл юм байгаа байсан. Монгол орн бол тэрийгээр ингээ явах нь бас жоохон зангарах одоо дутж байгааг харуулдаг байгаа юм. Тэгэхээр БРИКС-ийн орнуудын бас нэг амбицтай үзэж байгаа зүйл бол ерөөсөө бид нар төгсөгчд нь нийгэмд байраа эзэлж чадж гэнэ үгүй юу гэдэг бол гол үзүүлэлт юм аа гэж үзэж байгаа. Оюутны нөгөө хөдөлмөрийн зах зээл дээр хөдөлмөрийн зах зээл дээр төгссөн оюутан нь өөрөө ямар байгаа гэдгээсээ болоод сайн чинь Трамп тэгж штэ манай боловсролын тогтолцоо муу байгаа юм чинь ямар яах юм гэж. Гэхдээ тэгж л хэлнэ штэ. Танай оюутан чинь ажилгүй явж байгаа юм чинь танаа сургуулиар яах юм гэж хэлэх ёстой л байхгүй да. Тэгэхээр энэ бол маш бодиттой шударга одоо заалт гэж үзэж байгаа. Тэнтэй холбогдуулаад манад бол мэдчихээр докторд бэлдээд байгаа. Манай докторууд яаж байна вэ? Хэдэн оюутнууд бол бид нар дандаа ихтэй сургуулиудын багш нар авч байгаа. Тэдний карьер бол хятадтай очиод эрс өсөж байгаа. Бид нар бол төгссөн хүн болгоны хаардаас өсөж байгаа шүү. Энэ хүн яав? Гэт өсөж чинь буцаж очихдоо хятадын одоо тэр Гондоны их сургуулийн багш доктор Монголд хамгаалаад очлоо градуэйт university. Хажууд нь Япон, Харвардд, Стэнфордд Солонгост очсон хүмүүс зэрэгцээ суугаад үзэлцэн штэ, мэдгэлцэн штэ. Тэгэхэд хөрхи энийг Монгол төгсөн амт юугаач битгүү зорилготой ялахгүй байна гэж суух вэ гэж миний одоо ганц айж байгаа юм дээр байхгүй. Тийм учраас бид нарт өдөр шөнөгүй өөрийн биеэр зурлаж байна. Тэгэхээр энд гарч ирэхэд бол хэлж байна. Та нар дэлхийн түвшинд эрдэмтэн болно шүү. Хятадтай очиод тэр олон усад бэлтгэгдсэн эрдэмтэд дотроо мэтгэлцэн шүү. Мэтгэлцтэй та нэг юмыг системтэй харж чаддаг, тогтолцоотой харж чаддаг тий бас сайхан одоо сэтгэдэг ийм байж ялгана шүү гэдэг. Энийг хүн болгоно захиж байна. Үнэхээр одоо баяртай байж байгаа явдал бол яахаарахгүй тэд нар бол багш минь би профессор очлоо хамгаачаад багшаа би дараа тэр докторийн дараах сургуультанд Австрид явах гэж байна, тэрэнд явах гэж байна. Би чи ийм дарга болчихлоо, би чи ийм цэрэг болчихлоо гэж байна шүү дээ. Энэ бол өнөөдөр бидний олон цагаар зүтгэж хөдөлмөрлж байгаагийн үр дүн болж байна гэж бодож баяртай байгаа юм. Тэр нь төгсөгчд минь одоо их хурлын гишүүн болоод явлаа, төр засгийн одоо сайд дарга нар зөвлөөд явлаа. Төрийн ихтэй сургуулиудад нөлөөлөхтэй гол байрсуудаар гарч ирж байна. Энэ бол 20 жилийн турш зүтгэсэн бидний хөдөлмөрийн үр дүн бол бас харьцангуй хурдан гарч ирж байна л гэж бодож баяртай байгаа шүү дээ. Тэгэхээр одоо манад нэг бүхэл бүтэн тогтолцоо байхгүй байгаа юм. Доктороо хамгаалаад эрдэмтэн болонгууд нь цааш нь үргэлж одоо хөгжүүлж байдаг тогтолцоо байдгийг. Тэр болохоор докторийн дараах сургалт. Энийг одоо бид нэр хийж эхлэх гэж байна. Доктор болоод л хайчингуудаа доктор болчиход эрдэмтэн болчиход байгаа юм биш. Доктор болчиход дараа нь 3 жилийн дараагаар доктор ажил удирдаад явчихдаг юм биш. Тим чадвар бол яагаад сууж чадахгүй. Тэр тусмаа Монголын нөхцөл тун хэцүү. Мөнгө алга ажлаас нь чөлөөлөхгүй байна. Үн цэнийг нь одоо зохисоор одоо үеихгүй зөвхөн хувьтай юм сурч байгаа хүн шиг л явж штэ. Ийм нөхцөлд бол бид нар огтхон бэлтгэхгүй сургууль ус байж болохгүй штэ. Бүгдийг гаднаас бэлдүүлдэг байж болохгүй учраас л боломжоор зүтгээд явж байна. Докторийн дараах сургалтыг бид нар бол эрчимтэй хийх хэрэгтэй. Тэр
доктор болчоод дахиад нэг 3 жилийн чинь дараа харахад чинь арга зүй өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тэгэхээр докторийн дараа сургалтаас гадна дахиад мэргэжил дэвшлүүлэх шатлалсан байнгын сургалтууд явж иж эрдэмтэн болж төлөвшнө. Тэгж сайн болсон эрдэмтэн докторыг гаргана гэхээс биш өөрөө доктор болоогүй байж бусдыг удирдаад дандаа юм мэдэхгүй хүмүүс доктор болчихсон гэсэн юм айхтар зэргийг ингээд аваад явал бас хэцүү л дээ. Тийм учраас сургалтын тогтолцоо би бүрэн гүйц таашаа явуулах хэрэгтэй гэж бодод байгаа. Тийм учраас төгсөгчтэй их онцгой анхаарч байх юм. Дээр нь одоо чадaltaй, мэдлэгтэй, их сайн бэлтгэгдсэн, суурьтай тийм хүмүүсийг л докторт авч оруулахыг зорж гарч хамгаалчихсан докторантуудаа уцаагаад магистрийн ажлыг удирдуулах ч юм уу хятадын оюутнууд их гараад байна шүү дээ. Одоо хамтын ажиллагааг хийх ч юм уу. Тэгээд дээр нь бид нар бол хамтын ажиллагаатай ихтэй сургуулиудаа мэдээлэлээ дамжуулаад одоо ийм олон улсын ийм хурал болох гэж танахаас ороод ирээрээ. Тэгээд одоо тийм газар гэдэг ингээ бүгдээ нөгөө төгссөн хүмүүс чинь өөрийнхөө сургуулийг бас очиод хөгжүүлэхэд бол их тус тийм үзүүлж байгаа тухайгаа өөрсдөө бичиж ярьж тэр нь болоо бид нарт бас хөдөлмөр юм үр дүн болж байгаа юм байна да гэж бодож байгаа шүү дээ. Хуучны гадаад хэлний дээд сургуулиас гарч ирсэн сургууль. Тийм болохоор бидний давуу тал бол яа харахгүй гадаад хэл соёл байгаа юм. Тэгээс энэ гадаад хэл соёлынхаа давуу талыг ашиглаад бид ямар чиг замаар явах вэ гэхээр олон улсын сургууль болох олон улстай л өрсөлдөх. Тийм л боловсон хүчнийг бэлтгэхийн зорилготой ажилласан байхгүй юу. Тэрнтэй холбоотойгоор бид нар олон улс судлалын докторуудыг бэлтгэж гаргаж эхэллээ анхудаа тий Монгол улсад. Энэ дипломат алба болон одоо энэ олон улсын байгууллагуудад ажилладаг хүмүүсийн эрдэмжээрээ гэж боломжийг нээж өгч байгаа маа. Олон улс судлалын олон улсын харилцааны чиглэлээр манайдаас л анх нь одоо бэлтгэгч докторууд гарсан нь бас л одоо энэ салбарыг эрдэмжүүлэхэд их чухал үр гүйцэтгэсэн гэж бодож байгаа. А түүнээс гарахаас гадна бол ерөөсөө гадаад хэлээр сурах одоо олон төрлийн хөтөлбөрүүд тэр тусмаа Монгол хүнд богино хугацаанд англи хэл гадаад хэлийг сурах ийм технологиг боловсруулан туршиж олон мянган хүн гарлаа. Эдгээр болохоор монголчууд доктор эрдэмтэн болсон ч гэсэн англи хэлний мэдлэгийн дутагдaltaгаасаа болоод олон улсад өсөж чадахгүй байсан. Энэ одоо орон зай дээр бид нэр ажиллах үүрэгтэй гэдэг утгаараа. Тэд нар мань одоо бас гадагшаа олон улсын байгууллагууд ажиллаа төсөл хөтөлбөрийг удирдах чиглүүлээд явж байгаа. Мөн одоо Турки англи дээр жишээлх юм бол тийм Английн British Council гэж ирсэн мөсгөө одоо Монголын хэлний бодлогын асуудлаар докторыг зэрэг хамгаалаад Оросоос одоо олон эрдэмтэд Казахстанаас сүүлийн үед ягаад гэвэл орос хэл дээр одоо маш олон шинжлэх ухааны бүтээлүүд байж байгаа. Тийм учраас тэрэнд одоо ойр байгаа их сургуулийн багш нарыг бас боломжоор эрдэмжүүлэх асуудлыг хийж байна. Олон одоо гадаадын төгсөгчид бол гарлаа. Энэ нь бол өөрөө энэ төгсөгчдөрөө дамжаад тус сургуулийн одоо үйл ажиллагаа дэлхийн одоо түвшинд явахд бас том түвшүүлэг болох болов уу гэж бодож байгаа. За төсөл хөтөлбөрийн хувьд бол одоо бид биш тэгэхээр хөдөө орон нутгад өөжнө хүмүүлэгт байхдаа би нэг усад салбараа нээх үү гэж бодож очисон чинь юусэн нэг ширхэг магистрийн зэрэгтэй хүн байгаагүй. Ерөнхий боловсрол сургуулийн багш нар дотроос. Тэгээд энэ очрыг шалгахаар тэд нар ямар ч боломж байхгүй хотод л ир сурах ёстой. Байнгын сууж ажиллах ёстой. Тэгэхээр ажлыг нь чөлөөлөх цалин мөнгө, онгоцны билет гээд асар их одоо зардалтай учраас тэр хүмүүс сурч чадахгүй нэ. Тэгээ миний би ирээд тэгвэл одоо би чинь тэргүй магистр доктор бие даацсан яг тэр бакалаврын шиг хуваартай баригдчихаагүй ийм эрдэмтдийг ажиллуулж ийсэн давуу талаа ашиглаад ерөөсөө бид нар хөдөө орон нутг руу очиод сургалт явуулъя. Энэ бол анхудаа профессоруудын хөдөлгөөнд одоо орчин үед мод болчиход байгаа шүү дээ. Их сургуулиудын одоо мобилити тий оюутнуудын мобилити хөдөлгөөнд байдал. Оюутнууд одоо дэлхийгээр хэрн сурах боломжтой болсон. Профессоруудын хөдөлгөөн явж байгаа. Аль болох сайн профессоруудыг ханаас ч хамаагүй авчирч заалгах нь бол өнөөдрийн том их сургуулиудын нүүрсээр олж байгаа. Тэрний үүсэл үүсчихсэн юм а 2004 онд. Бас эхэлсэн. Тэгээ ингээд нэг аймагт энэ сургалтыг явуулсан чинь бусад бүх аймагуд төсөлтэй байсан. Үгүй багш бол манад ирээж одоо манад нэмэр бид нар 18 аймаг Монгол улсын 2 хот дархан эрдэмтэнд байсан. Энэ дээр бол одоо хөдөө орон нутгийн ихтэй багш нарыг
магистр гэдэг одоо ийм зэргийг олгох сургалтыг бол үнэхээр одоо эхлүүлсэн нь хөдөө орон нутагт эрдмийн зэрэгтэй цаашаа өөрийгөө хөгжүүлэх ийм боломжтой сургалтыг одоо нэлээд өргөн хэмжээнд явуулж ирсэн. А тэрний дараа бол олон сургуулиуд энийг хийгээд эхэлсэн. Ерөөсөө хувийн урсгалын олон. За тэгвэл нэг бусд хийж байгаа юм чинь би бол одоо энэ дээр ач холбогдол тавиад ах шаардлагагүй юм байна. Ерөөсөө гадагшаа гадаад зах зээл рүү хандъя гэсэн юм бодлого бариад яг энэ дээр одоо за тэгвэл сайн манайх чинь яриад энэ хятад түлхүү яригчлал гэдэг байгаа тийм хамгийн их хөрөнгө оруулаад байгаа юм. Дээр нь энэ маш том зах зээл их ойрхон байгаа том зах зээл. Эдгээр ингээд цэвэр одоо ихтэй сургуулиудын том хотуудаас нь багш Монголд ирэхгүй өөр монголоор хязгаарлагдаад байсан явдал нь бол хилэндээ байсан. Тийм учраас энэ англи хэлээр хамгаалуулах, англи хэлээр сурах энэ боломжийг нээж өгснөөс болоод гадаадын оюутнууд одоо түлхүү орж ирэх болж байгаа бол бид нар сайн хятад гэдэг нь түлхүү төрөө ороод байгаа тэр. А яагаад бас энэ талын оюутнууд нэмэгдээд энэ өгөхлөр хятадын төр засгаас маш их дэмжлэг үзүүлж байгаа. Гадаадд сурах гэж байгаа докторантууд энэ судлаачтай маш их дэмжлэг үзүүлж боломж өгж байгаа. Тийм учраас энэ бас одоо ингэ сурах хүсэлтэй хүмүүс их ирж байгаа гэж харагдаж байгаа тийм. А яг орос хэл дээр бол бид нэр өөрөөсөө бүрэн боломжтой байгаа шүү дээ. Ягаад гэвэл энэ чинь яг гарал үүсэл бол орос хэлний одоо сургууль. Орос хэлний танхимаас үүсэлтэй байгууллага. А тэгээд Оросын зөвлөлт холбоот улсын Оросын шинжлэх ухааны одоо суур болчиход байж байгаа сургууль байхгүй юу? Тэр утгаараа бид нэр бол орос хэлийг бол хэрхмэлж явдаг. Энэ утгаараа бид нар бол Оросоос ирсэн оюутнуудыг, судлаачдыг бэлтгэхтэр бол одоо нэлээд анхаарал хандуулж явж байгаа шүү дээ. Тийм учраас бол яг Монгол үйл ажиллагаа нь болж олон улсын шинжтэй болж байгаа гэж бодоод байгаа шүү дээ. Олон дийлэнх оюутнууд нь бол гадаадын олцоод байна. Төгсөгчд бол хайсаагүй гадны одоо улс орнуудаар тарна ажиллаж байна. Тэр явдлыг л одоо бид нэр цааш нь тохиолхон шиг авч явах явдал болж чухал байдаг. Олон жил сурч байгаад Монгол улсад 2000 онд ирсэн. Энэ ирэхэд бол ер нь шинжлэх ухаан гэдэг үг их сургууль боловсролын талаарх одоо ойлголт бол тун одоо унтсан байсан. Нэмэлт ухааны сард ирсэн чинь магистр, доктор гэдэг оюутнч баг байхгүй үүслийн төдийч болоод байгаа юм уу да Монгол улсад. Ер нь одоо бакалаврын коллежууд л ерөөс бат төгссөн байсан. Энэ үед бол их сургууль гэдэг чинь одоо өндөр түвшний сургалтыг явуулдаг байгууллага байх хэрэгтэй гэдэг утгаар бид бол 2004 онд анхудаа магистр, доктор гэдэг сургалтыг бол тусад нь салгаад бий даасан сургууль байгуулж байгаа. Тэрх үед нэр байхгүй англид бол мэдээж бүгд мэдж байгаа их сургууль дотор graduate school буюу магистр, доктор биед байгаа тусдаа явдаг. Тэгэхээр энэ манад байхгүй байсан учраас бид нар бол эрдмийн сургууль гэдэг нэрийг өгсөн байна. Тэгээ энэний дараа бол одоо хөдөөж ахих сургуулийн Кирогава захирал ирээд одоо сүүлдэх боломжтой захирал байсан бошоо та яагаад сургууль болгоч вэ яав ийм нэлээд уулзч явсныхаа дараа хөдөөж ахих сургууль бол магистр, докторийн сургуулийн сургууль гэдэг нэртэйгээр ийм сургууль байгуулах орлого хийсэн. Түүний дараа шүтээс бас нэг сургалтын алуунаас яваад байсан. Тэд нэр болохоор бас нэг ийм төрлийн сургуулийг нийгмийн ухааныхаа салбарт гаргахдаа агсан төвшний сургууль гэж нэр өгсөн. Их сургууль болохоор төгсөлтийн дараах сургууль гэдэг. А сүүлд ангаахын их сургууль болохоор эрдмийн сургууль гэсэн манай нэрийг одоо авч хэрэгжилж байгаа одоо тэргээр байгаа байх гэж бодож байна. Гэх маягийн олон нэртэй болж ирсэн байгаа юм. Яг агуулга нь болохоор яадаг ч байсан магистр, докторийн сургууль бол бакалавраасаа тусдаа байх ёстой гэсэн санаа. А энэ дараа нь яасан гэхээр чинь хүн болгон одоо өнөөдөр нас үл шалтгаална сурах ёстой. Тийм учраас бол бид нэр өдрийн бакалавр гэдэг сургалтыг бол өсөө чаддаг олон сургууль чадах юм чинь тэднэрийн чадъя. А бид бол энэ нөгөө талаараа явъя гэсэн. Тэр үед бол хамгийн хүнд багш нь одоо эрдэмтэн бол хамгийн үнэтэй хүн. Дээрээс нь магистрант, докторантын тоо цөөхөн. Дэмжлэг байхгүй. Ийм үед таны сургууль баг яаж явах юм бэ? Явахгүй л гэж ярьж ирсэн да. Энэ үед болохоор бид ямар утсан бэ гэхээр орчин тогтнохын тулд хийсэн зүйл минь дээд боловсролын инновац болж хуурсан. Нэг нь бол бид сайн хэлсэн 2004 онд хөдөө орон нутагт магистрийн сургалтыг явуулах. Энэ бол шинэ одоо үнэхээр зах зээлтэй газар байсан учраас маш том хөдөлсөн.
дахиад энэ эрдмийн сургууль өөр оршин тогтнох том одоо суурь нэгдэл болсон. Нөгөө талд нь яг 2004 онд бол хоёр юм санаачилсан. Нэг нь бол дээд боловсралтай хүмүүст богино хугацаанд гадаад хэлийг заах. Үнэхээр одоо ерөөсөө бүүн болсон байхгүй юу? Тесрэлт болсон тэр үед. Ягаад гэвэл би одоо энийг докторийн одоо гадаад хэл заах арга зүй чинь манай тэргүүлэх чиглэл юм чинь тэр докторантуудынхаа бааз болгож нээсэн үг нь. Тийм учраас анхны 40 хүнийг авъя. Чи 2хан жилийн дотор ажлын бус цагаар англи хэлний орчуулагч гэдэг ийм өндөр зэрэглэлийг одоо 4 жил сурдаг мэргэжлийг өгөх гэж байгаа хариуцлагатай ажил учраас стандартыг нь боловсруулад хамгийн сайн одоо тухайн үед гадаад хэлний дээд сургуульд ажиллаж ирсэн хүмүүс бол зарим нь тэтгэврт гарцсан, зарим нь өөр газар байсны бүгдийг дадаж авцраад тэгээд хятад руу юунд явж байгаа, номонд явж байгаа сурах хүчтэй. Тэгэхдээ зарлалд бол өсөө 40 хүнийг авнаа гэж зарлчаад байж байгаараа 2 анги өртөлөө шүү гэдэг. Тэгэл хятадаас нөгөө номнуудаа аваад хүрээд ирсэн чил нисэхтэр чинь зүгээр бөөн гойлго зур удсаа нээнийг уйвал хүүхд оруулаад өгөөч, хүн оруулаад өгөөч юу болцсон бэ? Сургууль дээр ирсэн чинь зүгээр 300-аад хүмүүс орж байсан. Тэгэхээр эднээсээ бид нар 40-ийн сонгож аваад явах гэсэн чинь бөөн хэл ам арчилсан нийгэм бид сурах хэрэгтэй гээд тэгээ би бүх одоо боломжийг ашиглаж 120 хүний сонгож явж эхэлж исэн сургуульд. Энэ бол одоо тухайн үеийн ийм хоёр шин зүйлийг нээж тэр нь зах зээл дээр маш эрэлт хэрэгцээтэй байж исэн учраас мөнгө хөрөнгө орж ирснээс болоод би энэ докторхоо магистр докторийн дагнсан сургуулийг авч явах цаашаа оршин тогтнох ийм нөхцөл нь бол бий болгож ирсэн. Тэгээ одоо өнөөдөр бол энэ судалгааны их сургууль гэж хэлэгдэх төвшин нь бол ийм 20 гаруй жилийн олон одоо оролдлого, олон одоо янз бүрийн чармаалт, хэл ам, хэрүүл уруу дотор явж иж оршин тогтсон зөв шүү. Энэ бол тийм амархан ч одоо тогтдог юм. Тийм учраас ингэж босгосон бааз суурийг бол ашиглаад цаашаа юмаа явах нь одоо уг нь зүгээр дээ бидний энэ 20 хэдэн жил явсан туршлага алдсан зүйлийг дахиж давтахгүй байх. Бэхжүүлсэн зүйлийг цааш нь бэхжүүлж өгөх юм. Түүнээс биш энэ зүгээр шүүрч аваад л хийдэг тийм айхтар ажил биш юм байна. Энэ олон жилийн одоо шинжлэх ухааны тогоон чанагдсан туршлага дээрээс нь олон улс орнд явж туршлага судалж байсан, үзэж байсан энэ одоо нөхцөл байдал чинь өнөөдөр нэг ийм сургуулийг авч явахад төвшөнд хүргэсэн юм штэ. Тэгээд ч одоо өнөөдөр яг энэ төвшний сургууль бол Оросд яг дангаж Оросын холбооноос дангаж гарч ирж амжаагүй байна. Гэтэл Ленинградын Горны сургуулийн бакалавр хаах маягаар үүсэж байгаа юм шиг байгаа юм. Хятад улсад бол яг ингэ төрөлдсөн сургууль байхгүй учраас манай сургуулийн нэрийг хятад руу орчуулахад маш хүндрэл учирч байгаа. Ус олон оронд бол байдаггүй. Гэхдээ яг хөө тэр гадны том сургуулиудын хүмүүстэй уулзахад бол үнэлтгэл юм. Монгол их мундаг юм аа. Ягаад гэвэл чадaltaй хүнийхээ толгойг яг чад хэрэгцээтэй юмд ашигладаг юм байшгүй гэдэг юм л да. Тэгээ ягаад гэвэл мундаг нарийн доктор болчихсон хүний бол яг докторийн сургалтын дээр нь ашиглаад шинжлэх ухаанд нь ашиглаад гэтэл бакалаврын хичээлийг заалгаад үндсэн А цагчин гүцээ шүүгээд ингээд тэр сайхан үнэтэй цэнтэй цаг оюун ухааны хин нэгэн хүн хийч чадах бакалаврын сургалт руу хийдгүй юм байна танах гээл бас зарим гадна эрдэмтдтэй өдөртгүүтээ уулзах магтчихлээ гэдгийг сонирхч л байдгийг. Тэгэхээр одоо энэ бол дөнгө төрөлжин төвлөрсний л үр дүн шүү дээ. Юм руу орохгүй, чадахгүй юм руугаа явахгүй яг би энийг салбарч явах чадах нэ л гэдэг дээрээ төвлөрсний үр дүн л гэж бодод гин шүү. Түүнээс шинийг босгоход бол энэ 3-4 хоногийн ажилч биш л байх л та гэж бодод байна шүү. Хүчирхэг үндэстэн улсыг бэлтгэхэд хамгийн чухал салбар болох тийм дээд боловсролын салбарын талаар маш хүнтэй тийм мэдээлэл зөвлөгөө өгсөн багштай баярлалаа. Тэгээд таны ажил болоод эрдэм бүтээлтийн өндрөөс өндөр амжилтыг хүсье. За та бүхэндээ баярлалаа. Монгол Улсын эдмийн сургууль гэж байж энэ хөгжиж энэ цэцгэлэгт бол зөвхөн та нарын л ажлын одоо үр дүн гараад байгаа шүү дээ. Энийг тойрсон, энийг сурсан, төгссөн одоо дэлхийн үндэслэх болгонд ажиллаж байгаа манай сургуультай холбоотой бүх хүмүүстээ бол сайн сайхныг өрөөё. Та бүгд бол дэлхийг бодлоолагч шүү гэдгийг дахин хэлье гэж байна.